Хөө ах яасан бэ? Юунаас бол бухимдав? Муу баяр хүү хизээдийн юм шудраг болцсон юм бэ? Яамны том хүн боллоо гэж хамраас өгч чинь. За яах вэ? Баярхуу ах уу? Таны ангийн найз үсттэй. Найз гин шүү. Ийм найз байхдаа яадаг юм? Би 120 айлын уран сууц барих тендерт оролцож байгаа. Тэгээд сонгон шалгаруулах комиссийн дарга нь баярхүү болж таарлаа. Би ч хөл газар хүрэхгүй баярлаад гүгээд очлоо. Тэгсэн мүү баярхүү чинь миний компани оролцож байгааг мэдэнгүүтээ тендерийн комиссаас гарчихсан байгаа юм да. Таны гуйн гэдгийг мэдчихээ тэгж байгаа мó? Баярхуу ах яасан муухай юм бэ? Баярхүү ахын зөв шүүд. Төрийн ажлыг шударгаар явуулъя гэсэн буруу болж таарах уу? Тэгээд ч таны барилгын компани нэр хүндтэй сайн байгууллага. Тэр тендерт шударгаар оролцоход юунаас найсан? Энэрлээ. Энэ хинхгийн ярьж байгааг сонстоо. Бусад компаниуд авилга танил тал гэд хөөцөлдвөл яах юм? Баярхүүд хоёр шудраг ёс яриад сууж байхад бусд нь ямар нэг зайл тооцоолцоход энийгээ сууж байгаа ч юм болов хэмэдэг юм. Тендерийн комиссийн гишүүдийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл хөрөнгө оруулалтын мэдүүлгийг аваад хянчдгийг одоо хүртэл мэдээгүй юм биш үсттэй. Айгүй бол бусад тендерт оролцож байгаа компаниуд энэ мэдээллүүдийг айл хэдийн цуглуулад баярхүү ахт хоёрыг онилчихсан сууж байсан биз? Харин баярхүү ах тендерийн комиссаас татгалзсан нь таны компанийн нэр хүндийг аварч байгаа хэрэг шүү дээ. Па тэр мэдээллийг тэд яаж олж авдаг болж байна? Бас л баахан асуудал болох багт. Ах минь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол хөрөнгө оруулалтын мэдүүлэг ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар мэдэгдэл тайлбар нээлттэй байх хуультай. Авилгалтай тэмцэх газрын гаргасан журмын дагуу танилцах боломжтой байдаг. Ер нь ах минь айсан хүнд аргал хөдлөн гихчээр ямар нэг асуудалтай хүмүүс л авилга танил тал гэд хүүгэд байд юм шин. Тендерт үнэн шударгаар материалаа бүрдүүлээд өгчгөд л шийдвэрийн хянах эрхээ эдлээ сууж байхад танд бол асуудал байхгүй. Нэрээ тийм бэ. Миний мөн хинхэг дүү байгааг бол агаа нь яана. Муу баяр хүрүүгээ яриад уучлалгүй батгий. Баахан хэлэхгүй гэж болоочсон. Уучлал авахгүй болохгүй.